Эмэгтэйчүүд бид яадаг вэ гэхээр нэгдүгээр бүх мэдээллийг олж авна. Тэр шийдвэрийг гаргахын тулд бусад эмэгтэйчүүдэд бас сонсох тэр чихэн бас байдаг юм шиг. Энэ хүнийг тэгвэл халахгүй үндэслүүдэд хэлээдэг. Энэ хүнд одоо юун дээр нэмэр болж ирсэн яаж хийсэн. Нэгдүгээр бүх мэдээллүүдээ ширээн дээр тавина. За тэгээд ширээ тойрсон бүх хүмүүсээ сонсно. Бүх юм олон талтай байгаа шүү дээ. Нэг хүний амьдрал яг нэг замаар явдгуу гэдэг шиг төрөл бүрийн бодолтой хүмүүсийг гэж ингэж цуглуулах тусам одоо ингэ шийдвэр гаргахад хэрэгтэй гэдэг чинь бид аль болохоор их мэдээлэл тэр ширээн дээр тавих гэдэг шүү дээ. Шийдвэр гаргахын тулд тэр мэдээлэл комплит байна уу? Аль нэгэн юм дутуу байна уу? Тэр хүн одоо тухайн үед юм тохиолдсон ч юм уу, гэрсэн янз бүрийн болсон ч юм уу, тэр талаас нь мэдээлэл байна уу? Гэтэл аль болохоор олон мэдээллийг бид нэр цуглуулж ийж тэгээ олон хүмүүсээсээ бас асуудлыг сонсч ийж тэгээд шийдвэр гаргавал ямар импакттай байх вэ гэдгийг бас бодох хэрэгтэй юм шиг.